Говь нутгийн багчууд Швейцарын холбооны улсаар аялсан тэмдэглэл үргэлжилж байна. Үзэгч та бүхэн цөөн хором анхаарлаа хандуулан багчуудтай маань цуг аялаарай. Хотын их хөдөлгөөнөөс түр ангижирч Швейцарын онгон байгалаар аялах цагийг зохион байгуулагчид маань хөтөлбөртөө багтаажээ. Хараа алдам, уудам тал нутгийн багчууд ой модоор өвч хүрээлэгдсэн Швейцарт ирээд нэг хэсэгтэй л гайхширсан бол одоо бүр айлфын нуранд хөл тавих боллоо. Өндөр гихч уулсын оройд өмнө нь үзэж байгаагүй дүүжин тэргээр гарах болоход хүүхдүүд хөөхөн твцснээ нуугаагүй юм. Лифтээр явж байхад надад явахын өмнө амар санагдаж байсан. Тэгээ яваад юун дээр ирэхэд айх юм байгаагүй. Айлфын нуруунд гараад бид Швейцар малчин айлд зочилсан юм. Нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг манай хүүхдүүдийн хувьд фермерийн аж ахуй тун их анхаарлыг татаж байсан юм а. Бид хөдөөний нэг малчин айлд ирээд байна. Эднийх үхрийн аж ахуй эрхэлдэг юм байна. Манай хүүхдүүдийн хувьд дийлэнх нь хөдөөний хүүхдүүд. Өөрийнхөө хөдөөгийн амьдралыг Швейцарын хөдөөгийн амьдралтай харьцуулж хүүхдүүд маань бас ойлгож авч байгаа нэг сайхан санагдаж байна. Тэгээд хүүхдүүд төр гар аргаар бяцлаг боловсруулах, үхрийн ферм дээр үхрээ хэрхэн цааж байгаа байдалтай танилцж хүүхдүүдийн санаанд нэлээд нийцэж байгаа байдал надад ажиглагдаж байна. Ялангуяа эртөө дээрээс одоо үлдсэн аж ахуйн төр ажиллагаатай танилцсан бас нэг хүүхдүүдийн маань эндээс олж авч байгаа олз байна гэж би бодож байна. Өндөр хөгжилтэй орн болоод ч тэрүү аж ахуй эрхлэлт нь нилээд ондоо боловч мал сүргээ өсгөн үржүүлж малынхаа буйныг дээдлэн эдэлж яваа хүмүүсийн сэтгэлгээ адил ажээ. Хүүхдүүд хизээний л гэртээ ирсэн мэт нүүрэмгийн аргагүй аж ахуйтай танилцж, морь унаж, үнэ хүртэл сурмаг сахыг хараад малын бараанаар үргэж айдаг Европ хүүхдүүдээс тис өөр, амьтанд хайртай, сайхан сэтгэлтэй сайн хүүхдүүд байна гэж гэрийн эзэд уулга алдаж байсан юм. Зөн болгон бид 100 хоног айлфын нуруунд гардаг юм а. Хийж байгаа ажилдаа ч сэтгэл хангалуун байдаг. Та бүхэн манайд зочилсон анхны гадаад хүмүүс. Монгол хүүхдүүд бие даах чадвар сайтай, юмд хандаж байгаа өөр юмсэг байдал нь надад маш их таалагдлаа. Швейцар хүүхдүүд малаас их айдаг юм. Харин монгол хүүхдүүд малаас огт айхгүй. Харин ч их хэлэгтэй байгаад би маш их баяртай байна. Хүүхдүүд амьтанд хайртай байна гэдэг маш сайн чанар. Манай Швейцар хүүхдүүд ч ийм байгаасаа гэж хүсэж байгаагаа нуух юм. Энэ айл маань үхрийн фермтэй бяцлаг хийдэг айлсан. Үхрнүүд нь бол Монгол үхэртэй харьцуулахад маш том биетэй үхрнүүд байсан. Ер нь малууд нь хүзүүндээ тийм хонхтой байд юм лээ. Тэр хонх нь болохоор малаа одоо бүр хол явах чимээний нь олддог юм байна. Олон үхэр тэгээд их хон дэлэнтэй юм байна. Тэгээд их хонх зүүц юм байна. Тэгээд их чанга дуугардаг юм. Энэ сандал дээр сууж тэгээд үхрээ саад юм. Энэ сандал дээр суухад их хэцүү юм байна. Чиход. Тэгээд үхэр сахаад Монгол хүрний хэцүү үхэр нь том юм байна. Тэгээд сүүмэн зориултын дээр сандалтай байна. Миний саад үргээтэй тийм зориултын автомат юмэр үхрнүүдийн саад юм байна. Гол юм мэдэж авсан зүйл бол 12 минутанд амжид цаах хэрэгтэй гэсэн. Тэхгүй болохоор шүтээ сүүн гархан байдаг гэж сурсан. Jetzt noch ein bisschen warten, bevor ich beginne zu arbeiten. Швейцар улс амтад бясалгаараа алдартай. Тийм ч учраас хүүхдүүд маань саасан сүгээрээ хэрхэн бяцлаг хийх талаар гэрийн эзний бяцхан сургалтанд хамрагдаж өөрсдөө ч гар бие оролцож үзлээ. Энд болохоор нөгөө бүх тоног төхөөрөмж нь одоо технологичсан Монголтой адилхан сүүгээ боловсруулдаг арга технологитой тэр нэгтэй технологич учраас арай ондоо. Малчин айлаас холгүйхэн байдаг хиймэл нуурыг очиж сонирхлоо. Өндөр сүрлэг улсын түнд ийм цэнгэг тунгалаг устай томоохон хэмжээний нуур бий болгосон нь Швейцарууд ямархан хөдөлмөрч ард түмэн болохыг илтгэнэ. Айлфын нуруундах аялал маань өндөрлөж бид уулын бэлдэх бяцхан хотод ирлээ. Та бүхний харж буй энэ талбай иргэдийнх нь хувьд тун чухал газар гэдгийг бидэнд газарчилж явсан өсвөр насны хүүгүүд тайлбарлаж өгсөн юм.
Швейцар улс иргэдийнхээ дуу хоолойг сонсдог эргэн төвтэй хүмүүнлэг ардчилсан нийгэмтэйгээрээ бас л дэлхийд дахин алдартай. Ийм өгүүлэхийн учир нь энэ л талбайд иргэдэнд цуглаж, удирдагчид төрийн түвшээдтэй нээлттэйгээр үзэл бодлоо илэрхийлж дуу хоолойгоо хүргэдэг байна. Иргэд нэгэнтэл саналаа нэгтгэж чадсан бол тухайн асуудал тэдний хүслээр шийдэгддэг ажээ. Ийм л учраас энэ бяцхан талбай иргэдийн хувьд үн цэнтэй. Аялын багийнхан содон сайхныг үзэж харахын зэрэгцээ очсон газар уулзсан хүмүүстэй Монголынхаа өв соёл, ардын урлагийн гайхамшигаас үзүүлж мэдрүүлсээр явсан юм. Та бүхний харж буй энэ бичлэг бол Швейцар улсын Сан-Гален хотод хийсэн тоглолтын хэсэг. Хүүхдүүд маань чамгүй олон удаа тоглолт толилолсон. Энэ дунд онцлон дурдах нэгэн тоглолт бол өндөр насны асрамжийн газарт хийсэн бяцхан концерт. Өөр хүүхдүүдээс хол мөн ганц бие настангуудад говь талын бяцхан багчууд дуу хоорой өргөснөөр нэгч болов өдөр энэ газар хүүхдийн цолгио дуу ирч хүчээр гийсэн юм. Манай багийн гол зорилгын нэгэн хэсэг бол Монголын язгуур соёл урлагаар дамжуулан эх орноо сурталчлах явдал. Хүүхдүүдийн бэлтгэсэн тоглолт очсон газар бүртээ олонний талархлыг хүлээж бахархлыг төрүүлсээр. Харин энэ тоглолт бол бүр онцгой гэж хэлж болох юм. Ийм өгүүлэхийн учрыг одоо тайлцгаая. Өнөөдөр Монгол өдөр үдшилэг явагдаж байна. Энд дээр нэлээд олон одоо хандуулагч биднийг одоо дэмжсэн Швейцарын хүмүүс, мөн очуулагч Монгол оюутнууд хүрэлцэн ирсэн байна. Концертоо явуулсан. Тэгээд энд маш олон хүмүүс ирж бидрийг үзэж сонирхож дэмжсэн. Өнөөдөр их гоё өдөр байлаа. Учир нь сая нэлээд олон монгол хүн бас хүүхдүүдэд таарлаа. Хоолой бүгдэр маш их сандарч үлдсэн. Тэгээд энд яг Монгол хоол бэлдэх технологи хэрэгсэл нь байхгүй учраас маш тийм давчуухан хурдан дандаа бэлэн юмар хоол хийдэг улсууд болохоор дутагдaltaй юмнууд их байсан. Тэгтэл маш гоё хоол хийж чадсан. Бид Монгол хоол идэж үзэж байна. Маш гоё амттай юм байна. Монгол хоол олон янзын орц хажиргүй хэрнээ цаанаа л нэг зөөлөн таатай амттай байдаг юм байна. Маш их таалагдлаа. Монгол хоол ястай янзтай байна. Өрд өмнө нь огт амталж байгаагүй тийм амтыг өнөөдөр эндээс мэдэрлээ. Ийм сайхан хоолоор биднийг дайсан баярлаа. Тоглолтоо байхад нэг хүмүүс зарим нь маш таатайгаар үлээж авч илээ. Тэгээд зарим нь уйлж илээ. Өнөөдөр их гоё өдөр байна. Монголын үдшилт маш олон хүн ирлээ. Тэгээ бас бидний тоглолт их амжилттай болсон. Тоглолт гэвэл маш гоё болсон. Өмнөх тоглолтоодоос хамгийн гоё нь байсан. Гайхамшигтай гэхээс өөр хэлэгч үг алгадаа. Урд өмнө нь харж сонсож байгаагүй тийм нэгэн соёлыг мэдэж авлаа. Миний хувьд мэдлэгийнхээ хүрээг тэлж, талын нүүдэлчин монголчуудын соёлоос багч болов мэдэрсэндээ туйлын сэтгэл хангалуун байна. Би Монгол орны талаар чамгүй мэдээлэлтэй гэж өөрийгөө боддог байлаа. Гэтэл өнөөдөр монгол хүмүүстэй уулзаж, бүр унган говийн хүүхдүүдийн тоглолтыг үзэж, хийсэн хоолыг нь идээд монголчуудыг хүндэтгэх, Монголын соёлоор бахархах сэтгэл маань улам бүр нэмэгдсэн шүү. Ямар гэгээлэг сайхан тоглолт болов. Натур гэж ярьдаг да. Цаанаасаа унган байгалаасаа заяасан гайхалтай авьяаслах хүүхдүүд юм. Бас нэг хүүхэд ганц дуу дуулах биш.
бас бүжиглэж, шүлэг уншиж, тэрч бүх хэл хөгжим тоглож байгаа нь гайхширлыг мань төрүүлсэн. Монгол хэл соёл үнэхээр гайхамшигтай юм аа. Бид дараа заавал Монгол очиндоо гэж ярилцаж зогсно. Хүүхдүүдийн маань тоглолт маш амжилттай болсон. Төсөөлж байснаас олон хүн ирсэн. Хүмүүс маш сайхан хүлээж авсан. Бүх зүйл нь язгуурын ямар ч нэмэлт ачиргүй байгаагаараа байгаа унган төрх нь хүмүүсийн сэтгэлийг хөдөлгсөн гэж бодож байна. Наранд ойрхон говь, хөөхөн халиун гэдэг дуунууд үнэхээр таалагдсан. Би Монголд байхдаа говьд нар хэрхэн мандаж бас жаргаж байгааг харсан. Газар тэнгэр хоёр ямар ойрхон болохыг мэдэрсэн. Хөөхөн халиун дууг бяцхан охин дуулахад яг л тэр мөчнүүдэнд харагдах шиг үнэхээр их сэтгэл хөдлөсөн. Энэ сайхан мэдрэмжийг би хизээч мартахгүй хаа. Уртын сайхан дууга уянгалуулж, өөрийн орны хийгээд гадны зочдын сэтгэлийн нарийн чавхцыг хөдөлгөж чадсан авьяаслаг багчууд маань ийхүү бас нэгэн том зорилгоо биелүүлсэн. Өдөр бүрэн сонирхолтой, адал явдалтай өнгөрч байгаа энэхүү аяллахаа хамгийн сэтгэл хөдлөм, сайхан хэсгүүдээс төвөрлөн үзэгч та бүхэндээ төлөвлөж байгаа үлээ. Нэвтрүүлгийн маань дараагийн хэсгээс та бүхэн Швейцар орны боловсролын системийг судалж, ерөнхий боловсролын сургуулаараа илсэн тэмдэглэлтэй танилцаарай.